дугаар анги хүртлээр сургуулийнхаа завсарлагын хонхыг сонсоогүй юм аа. Тэгээ манайд маш олон асуудал байгаагаас бид нэр 29-р сургуулийн хүүхдүүд бид нэр ярилцаад хамгийн чухал асуудлаа эндээс гаргаж ирсэн. Энд асуудлууд юу вэ? Дотор байр, хоо, зам гэдэг аюул их асуудал байсан. Эндээс бид нэр сонгож авсан зүйл маань завсарлагын гэрлэн хонх бидний асуудал юм аа. Завсарлагын хонхоос сонсохгүй байгаа асуудал юм. За, юу гэхээр бид нар одоо юман бичээс үзэл багш нар ингээд гараараа орж ирээд завсарлаач гэдэг ингээд хэлдэг. Эсвэл завсарлаа гэх хүүхдүүдийг анхаарал за гэдэг ингээд завсарладаг. Тэгээ хүүхдүүд багшнаас асуугаар энэ завсарлал нь ингээд байгаа юу юм бэ гэж дараагийн хонх дуурж амаа гэсэн. Дараагийн байгаа энэ хонх маань өөрөө сонсголтой хүүхдүүдийн хонх байсан. Тэгээ бид нэр юу гэж хонхоо сонсоогүй болохоор бид нар хоцрогдоод багштай зармуулдаг, бичлэгээ хичээлд анхаарч чадахгүй, сонсохгүй одоо тий анхаарлаа тавьхгүй ингэ байдаг. За саяхан танаа гэж 3 сарын 27-ны өдөр яасан 4 цагт аваарын хонх дуураад бүх хүмүүс ингээд тий толгой дээр юм тавиад газар хүртэл сургууль хийсэн. Гэтэл манай сургууль зүгээр сонсголтой багш ингэж гэж хэлж бид нар гараад гэсэн. Бид нар тэрийг сонсоогүй. Магадгүй тэр байранд тийм сонсголтой хүмүүс байхгүй. Тийм байсан бол бид нар гарч чадахгүй, аврагдаж чадахгүй, сонсохгүй ингээд тэр юунд ингээд дарагдаад унаад газар хөдлөлтийн гавшид орох байлаа. Тэгээд сонсголгүй хүмүүс биднийг аврах тийм боломжтой байхгүй байсан. За мөн бидний асуудал дундаас ингээд бид нар заал аваад тоглоход тэмцээн болоход ингээд те шүгэл тухраад бид нар аваад шүгэлдээ ингээд хүү яатаа гаргачлаач тэгээд ингэдэг. Бид нар тэнд хөс мосоо гажуулаад тоглож байгаад юу яадаггүй бид нар тэр нөгөө тийм байлгүй. Хэрвээ бид нар тэр сонсдог дохоо буюу шүглийг гэрлээр амжуулаад ирвэл Монгол зарж байгаа гэрлээ миний нөгөө тусангууд би зогсон жишээлбэл. За ингээд энэтэй холбоотой бид нар судалгаа хийсэн. Багш нар хүүхдүүдтэй хамт судалгаа хийлгүүлээ. Тэгээд энэ судалгаа бидний энэ баримтан дотор нэгдүгээр байгаа. Хоёрдугаарт ингээд бидний аюулгүй орчин гэдэг амьдрах бүх хууль төрлийн асуудалтай бид нар бас ингээд үзээд энэ их сурвалжийн дагуу бид нар судалгаа хийгээ хийсэн чинь манад үнэхээр их шаардлагатай гэж гарсан. Тэгээ энэ судалгаа юугаар бид нар хаанаас авсан гэхээр яг хүүхдүүдээс ингэж бүр бичиж уулзаж энэ чинь ийм хонх учраас баггүй дараагийн дугаард хонх байхгүй юу? Биднэрт ийм байдаг байхгүй юу гэж ингээд мэдүүлжээс судалгаас яг судалгааны үндсэндээ ийм гэрлэн хонх байдаг гэдэг хүүхд байхгүй. За хоёрдугаар нь болохоор бид нар эцэг эхчүүдтэй уулзаа сонсохгүй хүүхдүүд ийм гэрлэн ийм чухал хонх байдгийг ойлгоод авсан бол одоо энэ манай сургууль хэрэгтэй юу гэсэн. Тэгэд энэ чинь маш хэрэгтэй юм байна гэдэг ингээд судалгаан дээр бас батлагдж гарч ирсэн. Багш нараас бид нар судалгаа авсан. Мөн манай сургууль 68 багш ажилладаг. Тэр дотор 15 хүн сонсголгүй бусдын сонсголтой. Тэгээ ингээд сонсголгүй багш нар бол энэ гэрлэн хонх бид нар тийм гэрлэн амьсгал хонх бид нар хэрэгтэй ярьсан. Ер нь бас судалгаанд гарсан. За Монгол улсад хөдөө орон нутгаас бид нар энэ судалгааг авч үзсэн. За Дархан, Говь Алтай, Дорнод гэсэн аймагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах тийм сургууль байдаг аймагуд. За эднэртэй холбогдоод асуусан чинь ийм одоо гэрэл байдаг. Энэ та нар мэдхгүй хүүхд. Манайх басаад яг адилхан дараагийн дуурдаг тийм дуурах хонхыг ашигладаг. Сонсохгүй хүмүүс даруулсан тийм гэрлэн хонх байдаг. Бид нар юмтай болмоор байна. Бид нараас ингэвээр байна гэж хүссэн. Хоёрдугаар сургуулийн орчин ийм болмоор байна гэж захиралдаа тийм шаардлагыг баримтуудаа цуглуулад өгсөн. Боловч урд нь бас ийм өвчөөс шийдэгдээгүй байсан байдаг. Бидний асуудалтай яг адилхан 3 сарын 27-ны өдөр сэргээцэл үйлдвэрийн өдөр бас сонсголгүй хүмүүс байж байгаа. Яг тэн дээр бас ийм гэрлэн хонх хэрэгтэй маа асуудал энэ бол наймар нэг асуудал юм шүү гэж ингэж гарч ирсэн. За энэ асуудлын дагуу бид нар 3 ширхэг юм бодлогын хөлбөр гаргаж ирсэн. Нэг нь юу вэ гэхээр бид нар 29-р сургуулийн туслах багш нар буюу сонсголгүй багш нар мөнгөө цуглуулж байгаа туршилтын журманы гэрэл аваад 2 ширхэг гэрлийг коридорт 2 коридорт нэг давхар тавьсан. За ингээд бид нэр ингээ харсан чинь энэ гэрэл аягүй хэрэгтэй байна гэд нэг жилийн туршилтаараа ойлгосон. Хамгийн гол нь багш нар ингээд би одоо 12 дугаар анги бүртээ тэр гэрлээс хонхоо сонсоогүй тэр гэрлийг хараад миний зүрх сэтгэл үнэхээр хүрсэн. Ингэж хонхоо сонсох ёстой юм биш даа.
хонхоо гарах хэрэгтэй байж тэгээд. Ингээд нэгдүгээр хөлбөр манай энэ нэг удаагийн шар өнгийн ийм гэрэл юмаа гэх. За энэ гэрэл хэрэгтэй байна. Энэ бол гэрэл анхдагч гэрэл байсан. Сул талнаас юу мөнгө зардаг. За хоёр дахь нь нөгөө мэдээллийн урсдаг самбар бидэрт хэрэгтэй байна зарлалын гэдэг. Тэгээ энэ зарлалын самбар дээр яг бид нэр ингээл те бүх гаргахаар жоохон дүүнэр маань мэдэхгүй байна гэсэн сул тал бид нар байгаа гэсэн. За гуравдугаарт нь бид нар ямар хувилбар гарч ирсэн гэхээр догоон, улаан, шарга өнгөгийн гэрэл тавиад энэ улаан жишээлбэл гараас газар хөдлөлтийн одоо тэр нь одоо сургалтын гэдэг юм уу те жишээлбэл бид ингээ макет хийж үзсэн. За жишээлбэл энэ улаан газар хөдлөлтийн энэ нь болохоор хичээл завсардаа хичээл эхэллээ шүү гэдэг догоон энэ доотлын цагаан болохоор ингээ дуутар гэдэг дуу маань хонхмаа дуурдаг. Тэгээ энийг бол хандаа ингээ өлгөх боломжтой юм байна. Энэ их дайггүй байх гэсэн юм хувьбыг бид гаргаж ирсэн. За энэ болохоор хуулийн болохоор 3 онцгой байдлын сургалтын орчныг сайжруулах гэсэн хуулийн 31-ийн нэгт байсан. Тэгээ боловсролын тухай хуулийн 42-т бас байсан. Одоо ингээ бид нар бодлогынхоо хувилбараас энэ хуулиудыг сонгож аваад тэгээ энэний дагуу бид нар шийдэж өгөөч гэсэн асуудлыг талхаар болсон. За ингээд бид өөрийнхөө бодлогын хувилбарыг ингээ сонгосон. За сонгохдоо саяны ийм 3 өнгөтэй тэгээд энэ гэрлийг сонгоё. Манай одоо ахлах ангийн хүүхдүүд манай гэрлийг яаж ойлгож хийж байгаа. Гэхэд манай ахлах ангийн өөрсдөө багийн хүүхдүүд энэ гэрэл ийм учиртай юм шүү гэдгийг тайлбарлаж өгөх засан зохицох ажил гэдгийг бид нар хийх ёстой байна. Энийг бас сонгох юм бол. Ингээд бид нар суулгаа хийсэн манай сургууль 91-ийн ширхэг дотор байранд одоо 89 ширхэг ингээд бид нар 180 ширхэг анирчдаг гэж манай сургууль хэрэгтэй гэсэн судалгаа гаргасан. За энэ судалгаа гаргаж хэлээд энийг хаана байдаг юм бэ гэдгийг ханаас нийлүүлж болдго юм бэ гэдгийг судалсан. Тэрний дагуу бид нар олон газартаа уулзсан. Энэний дагуу онцгой байдал ийм гэрэл байдаг гэж бид нар очиж үзсэн. Боловсролын яам дээр очиход бид нарыг бас гэрлийн санхүүжилтээр 10 сая төгрөөр дэмжсэн гэдэг. Ингээд энэ олон байгууллагуудтай бас уулзах бүрээд манай бодлогын хувьд бол ийм юм газар дэмжсэн байгаа гэхний хэлж. Тэгээд дэмжихгүй байгаа газар бас байсан. Бид нар саналаа хэлсэн. Сонсгол хүүхдүүд ингэж явдаг юм уу? Та нар чадах уу? Та нар явж чадах уу гэсэн юм сөрөг байсан. Тэгээд бид нар энийхээ дагуу дэмжих газрууд руугаа ерөнхийдөө Facebook, интернет шаардлаар ингээд мэдээлэл тараасан чинь гадаад Монгол олон газраас бидийг дэмжих бүр төгсөгчүүд энэ төр сурж байгаа хүмүүстэй маш олон зүйлүүд байсан. За ингээд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөд оръё. Үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр яасан гэхээр манайхыг дэмжихгүй гэдэг олон байгууллага байсан ч гэсэн бид нар эхлээд бид нар энийг ингэж сонсдог юм. Бид нар чихээрээ биш нүдэрээ сонсдог гэж хэлээд бид нар өөрийнхөө үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад багаараа ажилласан. Хууль мэдээлэл цуглуулах баг, гэрлийнхаа цантыг одоо гэрлийн техник судлах баг, тэгээд цаашдаа байгууллагатай уулзах баг гэдэг ингээд бид нар хүүхдүүд маань өөрсдөө 3 баг болсон байгаа юм. За тэгээ энэхээ дагуу бид нар олон газруудаа очихдоо сонсолгүй хүмүүс бид нар нүдэрээ одоо энэ тохиог сонсдог дуу аваад бид нар нүдэрээ хүлээж авдаг юм шиг гэрэл гэдэгтэй бид нар нөлөөлөх гарлагаас тохиол хийсэн. За тэгээд ингээд ахлах ангийн хүүхдүүд маань энийг болов ингээ ойлгож ихсэн. Тэгээ бага ангийн хүүхдүүдээ ойлгож ихсэн. За улаанаар бид нэр ингэх ёстой, шараар ингэх ёстой гэдгээ ингээд бас давхар нөлөөж ингэж хийсэн. Тэгэхээр цаашдаа бид нар сургуульдаа ийм гэрэлтэй болохын тулд олон байгууллагатай уулзсан. Энэний нэг нь болохоор Дэлхийн банк Дэлхийн банк эднийх болохоор яасан гэхээр манай камер жуулчид гэрэл болохоор 30,000 хүртэлх долларын санхүүжилт өгөхөөр шийдэгдээд өнөөдөр бүр техникийнхаа үзүүлэлтийг гаргаа явж байгаа. Дээрээс боловсролын яам бид нар яг энийг нөлөөснөө 10 сая төгрөгийн гэрлийн мөнгийг бас шийдэж өгөхөөр болсон. Тэгээ манайх мөн Чибас сан гээд одоо хүртээмжийн орчны талаар мэржинтэй уулзаад зөвлөхөөр авсан. Тэгээ ингээ бид нар хамтдаа энэ бол ганцхан манай сургуулийн асуудал ердөөсөө ч биш. Манай сургууль ийм бол бусад сургууль ийм бол бид нар бусдын адил сурмаараа тэгш хэрэгтэй баймаараа.
За манай урай завсаргааны хонхыг анивчдаг гэмтэлтэй болгоё. 29-р сургууль. Хүүхдүүд ийм өнгөрийн хонх хийж өгөөч гэж саналаар гаргаад маш олон агуулгууд дэмжиж тодорхой үйлдэл хүргэсэн байх тийм ээ. Тэгэхээр энэ ариусгаас хаваад явуулдаг аюул сайн хийсэн байна. Нэг асуулт байна. Ариусгаас сургуулийн хүүхдүүдийн хэдэн өмнө одоо сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байдаг вэ? За 70% яг таг сонсгол хүүхдүүд. Хүүхдүүд ингээ асуудлыг хөөсөлж яваад шийдвэрлэхээ тэгэхэд энэ үр дүнг нь энэ хүүхдүүдээс гадна бусад бүх хүүхдүүд бүрдэх боломжтой болж байгаа. Тэгэхээр асуудлыг ингээ шийдэж ингэж болох юм аа гэдэг аргыг нь олоод аргыг заагаад мэдээж бүх янз янз байж магадгүй. Гэхдээ их бүтээж ингэж чадаад энэ ганц юм бол үнэхээр үйл ажиллагааг амжилттай болох чадварчныг дэмжих болно. Та бүхэнд маш их амжилтыг хүсье. Үнэхээр шүтшгүй сайн баярлалаа. Алгаад хийж байгаа шүү. Сайн байцгаана уу? Би нэг асуулт асууж болох уу? Улсын их хурлын гишүүн сод идэг байна. Манай Орхон аймгаас ирсэн сурагч хүүхдүүдтэйгээ уулзсан манай иргэн төслийн шалгуултанд орлоо. Энэ саяны танилцуулсан төсөл бол үнэхээр таалагдлаа. Яг өнөөдөр улсын их хурл дээр улсын төсвөөр баригдах эсвэл улсын төсвийн байгууллага цэцэрлэг сургуулийн стандарт нормын тухай яригдж байна л да. Тэгэхээр хүүхдүүдээс нэг зүйлийг асуух гэсэн. Энэ үзүүлж байгаа гэрэл нь яг ийм бэлэн байд юм уу? Ханаас яаж олж хийд юм бэ? За энэ гэрэл бол Highbox гэдэг одоо интернет одоо юунаас бид нар захиалж судалж харсан. Тэгээд бас энэ гэрэл маань өөрөө эрчим хүч айгүй бага ашигладаг юм байна лээ. Онцгой байдлын бид нар яг энэ бодитоор харахад зөндөө явуулсан чинь онцгой байдлын шуурхай мэдээллийн газарт яг энэ өнгөөрөө байлаа. Тэгээд бид нар яг тэр харснараа макет хийсэн энэ байгаа. Онцгой байдал бол байна. Тэгээд өөртөө макет хийсэн тэрийг харцгаад нийслэлийн онцгой байдлын газар тэр дээр бас зурган байгаа. Онцгой байдлын газар болсон. Тэгэхээр энийг нийлүүлэх боломжтой компани ч байлаа гэх. За баярлалаа. Нийт одоо хэрэгтэй байгаа санхүү шалтгаан хэдэн хувийг босгосон байгаа юм бол Бидэртэй хойдгоор дэлхийн банк зөвхөн 30,000 доллар гэсэн тоо байгаа. Манайх боловсролын яам 10 саяыг тэр боловсролын яамныхаа мөнгөөр бид нар дотор бариа бас хаяхгүй үлдээх гэж байгаа. Захирал болохоор сургуулийн хэмжээр 1 сая төгрөг гэсэн. Одоохондоо ийм мөнгө бид нар цугларна гэж итгэл явж байгаа. Хоёрдугаар байр нь Улаанбаатар хотын 29-р тусгай сургуулийн хөгжил дэвшлийн эрхлэл багийг урьж байна. За 29-р сургуулийн баг маань төслөө амжилттай хэрэгжүүлэлтэнд дэмжлэг олгож 750,000 төгрөг дагалдж байгаа юм байна.